Амч нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн талаар зөвлөгөө мэдээллийг лайв хэлбэрээр та бүхэндээ хүргэдэг байгаа лээ. Энэ удаад зөвлөгөө мэдээлэл хүрэхээр чиглэлээд өгөн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн байцаагч Мөнх Наран, орлого шимтгэлийн байцаагч Хотгон Цэцэг нар оролцож байна. За иргэд даатгалагч та бүхэн маань өөрийн сонирхсан нийгмийн даатгалын үйлчлэгтэй холбогдсон асуудлаа коммент хэлбэрээр асуугаарай. За иргэдээс асуулт ирж байгаа хооронд цахим тэтгэмжийн талаар мэдээллийг та хүргэх үү? За нийгмийн даатгалын үйлчлэгээ маань 2021 оноос бол захимжиж эхэлсэн байгаа. За үүнтэй холбогдуулаад хөлбөрийн чадвар төр алдалтын тэтгэмж, жирэмсэн амралтын тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж гэсэн 3 төрлийн тэтгэмж маань бол цахим хэлбэрээр одоо үйлчлэгийг авдаг болсон. За үүн бол даатгалагч бол хөлбөрийн чадрын төр алдалт ажилгүйдлийг бол 3 тэтгэмжийг яг маягтын дагуу ажиллагч буюу сайн дурын даатгалагчд бол өөрсдөө тухайн байгууллагаас бол нийгмийн даатгалын хэлтс дээр авчирч өгдөг байсан бол одоо энэ бүх үйлчлэгээ маань бол цахимаар одоо болсон. За хөлбөрийн чадрын төр алдалтын тэтгэмж ажил олгочоос даатгалагч бол тухайн хэвтсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг болон одоо үйлчлэгээ авсан эмнэлэг дээр хэвтсэн тохиолдолд тэтгэмжээ хуулийн хугацаанд 5 хоногийн дотор бичүүлээд цахимаар бичүүлээд тэрийг нь бол эмнэлгээсээ одоо шууд ажил олгогч руу илгээдэг байгаа. За ажил олгогч нь хуулийн хугацаа 28-30 хоногийн дотор нийгмийн даатгалт бол цахим хэлбэрээр илгээгдэж байгаа. За сайн дурын даатгалагч бол тухайн иргэнд бол өрхийн эмнэлэг, тухайн одоо харийн эмнэлэг нь бол хэвтсэн эмнэлэг нь нийгмийн даатгалын иргэний одоо мэдээллийг бол өөрлөө нь одоо илгээж байгаа. За энэ бол та бүхэн мэдж байгаа даатгал цагийн гэсэн вебсайтаар бол даатгалагчд маань нийгмийн даатгалын хэлтс рүү бол илгээгдэж байгаа. За ингэж илгээснээр бол нэгдүгüрт бол тухайн одоо даатгалагчийн цаг хугацаа бол маш хурдан одоо хэмжвэ. Хоёрдугаар энэ ажил олгогч эмнэлэг нийгмийн даатгалагч гэсэн энэ бол 3-4 харьцааны хувьд бол цахимаар одоо бүх мэдээллийг хоорондоо солилцоод эцсийн одоо мэдээлэл бол ботсон нөгөө магадлах шимжтээр одоо шалгагдж байгаа. За аль эсвэл одоо эмнэлгээс одоо ирүүлсэн энэ төлөв байдал маань бол бүгд одоо цахимаар бол харагддаг болсон. Цахимаар бол хяналтаа явуулдаг болсон байгаа. За жирэмсэн амралтны тэтгэмжийг бол даатгалагч өөрсдөө бол илгээгээд нийгмийн даатгалын хэлтс рүү илгээгээд тухайн одоо ажил олгогчоор жирэмсэн амралт маань дамжихгүйгээр шууд одоо иргэнтэй харьцаа даатгалагч маань хэлтс руугаа харьяа нийгмийн даатгал руугаа илгээдэг болчихсон байна. За энэ дэр бас нэг даатгалагчийн нэг ташаа ойлголт нь бол хөлбөрийн чадвар төр алдалтын тэтгэмжтэй адилхан гэж үзээд байдаг. Өрхийн эмнэлгээрээ жирэмсэн амралтын тэтгэмжээ бичүүлчгээд өөрсдийнхөө одоо тэтгэмжийг одоо орж ирэхгүй байна гэд ингээ хүлээгээд байдаг. Гэтэл тэр өрхийн эмнэлэг маань бичсэн эмнэлэг маань цахимаар даатгалагч руу илгээснийг мэдэхгүй өөрсдөө даатгалагч даатгал цагийн гэсэн нөгөө сайтаар ороод нийгмийн даатгал руу илгээхийг мэдэхгүй ингээ уддаг. Энэ хооронд бол бас үйл ойлголцох асуудал гардаг байгаа. За жирэмсэн амралтын тэтгэмжийг бол даатгалагч өөрийнхөө одоо дансанд нь сангаас бол тэтгэмжийг шилжүүлдэг, ажил олгогчоор бол шилжүүлдэг, дамжуулдаг байгаа. За эхний асуулт. Жирэмсний тэтгэмжээ нийгмийн даатгалд очиж өгвөл зүгээр юм аа. Тэгэхгүй бол хүсэлт нь илгээхдэггүй байгаад байх шиг байна гэсэн байна. За энэ дээр бол жирэмсэн амралтны тэтгэмж бол ажил олгогчдод дамжгаа болсон. Хувь хүний даатгалагчийн веб руу шууд илгээгдэж байгаа. За эсвэл сайн дурын даатгалагч бол мөн адил даатгалагчийн веб руу ороод цахимаар та хүсэлтээ илгээх боломжтой байгаамаа. За эсвэл цахимаар та хүсэлтээ илгээх боломжгүй байгаа бол хэлтсээр өөрийн биеэр ирээд эсвэл төлөөлөл явуулаад өргөдлөө бичиж өгөх боломжтой байгаа. За ингэснээр хуулийн хугацаа бүр 28 хоногтой багтаад таны лист хувийн дац руу шилжиж орж байгаа. За дуун сулван гэсэн байна. За ажилгүйдлийн тэтгэмжийн талаар бас зөвлөгөөг та манай иргэд даатгалагч өгөх үү? За ажилгүйдлийн тэтгэмж маань бол хууль нь бол тухайн даатгалагч маань ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө тасралтгүй 9 сар ажилласан. За 24 сар буюу 2 жил ажилласан байж ажилгүйдлийн тэтгэмжийг ирэх үүсдэг. За энэ тухайн иргэн маань ажлаас одоо өөрийн хүсэлтээр юм уу аль эсвэл одоо тухайн байгууллага татан буугдсан, дампуу урсан орон тооны цомтгол болсон энэ одоо хуулиар одоо халагдсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийн бол
ирэх үүснэ. За халагдсанаас хойш 14 хоногийн дотор бол тэтгэмжийн материалыг бүрдүүлж өгж байгаа. За тэтгэмжийн материалыг бол хоёр хэлбэрээр авж байгаа. Нэгдүгээр цахимаар авж байгаа. Хоёрдугаарт бол тухайн иргэн бол цаасын хэлбэрээр буюу нийгмийн даатгалын харийн хэлтсээр ирж материалыг бүрдүүлж өгж байгаа. За энэ нэгдүгürt юу бүрдүүлж өгөх вэ гэхээр халамжийн одоо тий хөдөлмөр халамжийн хэлтээс ажилгүй болсноо бүртгүүлсэн. За тодорхойлт хоёрдугаар нийгмийн даатгалын одоо харьяад үүрэгтэй хүссэн хүсэл гаргасан өрөөдөл за нэргний үнэлэхний хуулбар за тушаал их байраа одоо энэ дөрвөн материалыг бол авж байгаа. За үүн дээр цахим хэлбэрээр болсон гэдэг одоо бас иргэний үнэлэхний хуулбарыг бол бас авахгүй тий энэчнээс цахим гэж хэлсэн бол одоо нөгөө хувийнхны нууцын тухай хуулиар бол тухайн иргэний бол мэдээллийг харах боломжгүй. Тиймээс бол юм заавал одоо иргэний үнэлэхийг болон үгүй бол харьяа одоо дүүргийнх нь тодорхойлтыг авч авсаргаж байгаа. За дээрэс нь ажилласан хугацаа бол цахим хэлбэрээр болсон. За үүн дээр бас нийгмийн даатгалын дэвтэр дээр одоо 95 оноос 98 2000 онд одоо бичигдсэн баталгаажсан мөртлөө манай одоо цахимд ороогүй тий QR болон одоо нэгтгэхлээр хэвлэгдэхгүй байх тохиолдол байдаг. Иймд бол тухайн даатгалагчаас нь бол харин ажилласан хугацааныхаа нийгмийн даатгалын дэвтрийг бол авдаг байгаа. За дараагийн асуулт. Гарсан тушаал архиос гарч ирдэггүй. Уул нь хөдөлмөрийн дэвтэр дээр гарсан тамга хүчилтэн байдаг. Яг вэ нөхөж сарын тэтгэвэр мөнгө буцааж олох уу гэсэн байна. За гарсан тушаал архиос гарч ирэхгүй байна тий. Энэ дэвтэр гарсан тамга хүчилт байдаг. За тухайн одоо тушаал нь хөдөлмөрийн дэвтэр дээр бол тушаал одоо шалгах явцад тушаалыг тодруулж одоо заавал нөхөн тушаалуудыг бол архивын лалга ахуулдаг. Хэрвээ архивын лалгаагаар нотлохдохгүй бол хоёр тушаалын хооронд одоо ажилласан хугацааны цалин авдаг байгаа. За цалин одоо яг өнөөдөр 90 оноос 92 оны хугацаанд одоо цалин хангалттай гэж үзэхгүй бол түүнийг бол шүүхээр оруулдаг байгаа шүү. За жирэмсний тэтгэмжийн хугацаанд ажлаас гарсан тохиолдолд ажилгүйн тэтгэмжийг авч болох уу гэсэн юм. За жирэмсний тэтгэмжийн хугацаанд бол ажилгүйн тэтгэмжийн одоо авах нөхцөл маань бол тухайн байгууллага маань тухайн байгууллага татан богдсон үгүй бол тухайн одоо даатгуулагчийн маань орон тооны цомогтолд орсон тохиолдолд ажилгүйн тэтгэмжийг бол олгодог байгаа. За ажил олгогчийн шимтгэл төлөлтийн тайлантай холбогдсон зөвлөгөө мэдээллийг бас давхар хүргэе. За 2021 оноос эхлээд нийгмийн даатгалын тайланг жилдээ 2 удаа буюу 7 сарын 5-ны дотор эхний хагасчлалын тайланг, за дараа жилийн 1 сарын 5-ны дотор буюу 7-оос 12 сарын тайланг цаасан хэлбэрээр бол харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлцтэй хөрвүүлж байгаа. Тэгэхээр ажил олгогчийн эхлэн бодогчд маань тайлангаа тоон гар үсгээр өгж болно. Эсвэл цаасан хэлбэрээр өгж байгаа бол жилдээ 2 удаа харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлцтэй хөрвүүлж болох нэ. За мөн тайлан шалгах гэж зэрэг ашиглаж тайлангийн төрөл код тийм ээ даатгалагчийнхаа төрөл кодыг бас байнга шалгаж сар бүр тайлангаа илгээх нэ. За тайлан илгээгээд орохгүйгээр мөн хариуцсан байцаагчтай холбогдож үлдэгдлээ тулгаж бас тайлангаа баталгаажуулах хэрэгтэй байгаа. За дараагийн асуулт маань за бусад үзэгчтэй зөвлөгөө өгөхөөр орсон байна. За дараагийн сайн дурын даатгалын талаар бас зөвлөгөө мэдээллийг иргэдтэй өргөе. Сайн дурын даатгалыг гэрээ байгуулсан сараас эхлээд та сайн дурын даатгалд хамрагдах боломжтой. Сайн дурын даатгалын үед тухайн жилийн хөдөлмөрийн үлссний даат хэмжээ нээс хамаарат 13.5%-аар сайн дурын даатгалыг иргэд даатгалагч маань төлж байгаа. Тэгэхээр сайн дурын даатгалагч төлдөг даатгалагч маань мөн адил хөдөлмөрийн чадвартай алдсны тэтгэмж, жирэмсэн амарсны тэтгэмжгээд тэтгэмжүүдийг бас хамрагдах боломжтой байдаг байгаа. Тэгэхээр сайн дурын даатгалаа тухайн сараас эхлээд гэрээ байгуулсан сараас эхлээд төлөх боломжтой байна. За өндөр насны тэтгэврийн талаараас давч мэдээлэл өгөх үү? За өндөр насны тэтгэвэр. За өнөөдөр 2022 онд бол өндөр насны тэтгэвэр маань бүрэн тэтгэврийн маань 21 жил 3 сар байгаа. За 21 жил 3 сар бүрэн тэтгэврийн доод хэмжээ маань 500 мянга болсон. За хувь тэнцвэрсэн тэтгэвэр маань бол тухайн иргэн даатгуулагч маань ажилласан жил нь 10-аас дээш жил буюу за насны хувьд гэвэл 61 нас 3 сар, за 56-наас 3 сартай байгаа. За хувь тэнцвэрийн тэтгэврийн доод хэмжээ 400 мянга байгаа. За энэ дээр нэг асуулт ирсэн байна. Сайн байна уу? Лист маань нийгмийн даатгалын шимтгэлийн магадлах чимж хянсан болоод 23
болчихлоо яах вэ гэж 23 онцлоо гэж 23 онцлоо гэж байна. За ер нь нийгмийн даатгалын хуулинд бол тэтгэмж бол өргөдөл өгсөн буюу одоо материалыг бүрдүүлж өгснөөс хойш за захин хэлбэрээр өгснөөс хойш гэсэн үг тий 28-аас 30 хоногийн дотор хянагдаж баталгааждаг. За тэгэхээр 23 хоног бол энэ хуулийн хугацаа бол 28 хоног арай болоогүй. За та доор нь одоо өөрийнхөө манай чат руу тий регистрийн дугаараа явуулаад холбогдох утсаа явуулаарай. Бид зохиосны одоо юун тэтгэмжийн байцаагчаас нь тодруулаад тань руу хариу өгье. 5 сарын сайн дурын даатгал яах вэ гэсэн байна. За энэ 5 сарын сайн дурын даатгал бол яг одоогоор журам нь батлагдаад эрээг байгаа. Тэгэхээр хуучин төлдөг шинтгэлийнхаа дөнгөөр төлнө. Тэгээ дараа журам тодорхой болохоор одоо буцаалтнаас мэдээллүүдээ бид мэдээлэл суугаараа дамжуулаад иргэд даатгалагчтай хүргэх байгаа. Буцаа олголтын талаар гэсэн байна. За 5 гаруй хэсэг яаж авах гэсэн байна те. За 5 гаруй хэсгийн байгууллагуудтай холбогдоод та 5 гаруй хэсгийг авах боломжтой өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тохирсон 5 гаруй хэсгийг бас авч болно. Нийгмийн даатгалын эрхээ газраас тендерийн шалгуулалтаар тэнцэн New Compass гэдэг 5 гаруй хэсгийн байгууллагатаас хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ байгууллагын 5 гаруй хэсгийн Facebook пэйж руу дамжуулж ороод та зөвлөгөө мэдээлэл авах боломжтой байгаа. За буцаа олголтын талаар гэж байна. Энэ мэдээж одоо саяны бас яригдсан сайн дурын даатгалын асуудал байна. Энэ бол одоор манай дээр хууль журам батлагдаагүй байгаа. Шийдвэр ирээгүй байгаа учраас одоохондоо бол одоо шийдэгдэх боломжгүй. Тэгээ энэ сартаа бол өмнөх төлжсэн шимтгэлээрээ төлөөл дараа сараас эхлээд 6 сарын 25-наас эхлээд олголт нь хийгдэлэхээр яг яаж олох вэ гэдэг чиглэл нь тодорхой болохоор мэдээллийг олох боломжтой байгаа. За манай call center үйлчилгээг нэвтрүүлээд хилцээ хувьд бол 77 70 тэгтэг 77 2 70 тэгтэг 77 98 гэсэн хоёр дугаарыг иргэд даатгалагч зөвлөгөө мэдээлэл өгөхөөр ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхэн ажлын өдрүүд ажлын цагаар дээрх дугаарууд руу холбогдоод нийгмийн даатгалын үйлчилгээтэй холбогдсон санал хүсэлт зөвлөгөө мэдээллийг бас авах боломжтой байгаа. Мөн пэйж хуудасаараа дамжуулан бид бүхэн нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилттэй холбогдсон зөвлөгөө мэдээлэлтэй холбогдсон шинжилтүүлтэй холбогдсон зөвлөгөө мэдээллийг бас давхар хүргэдэг байгаа. За үйл ажиллагаанд зогсож байгаа аж ахуй нэгж яах ёстой вэ гэж байна. За үйл ажиллагаа зогсоож байгаа байгууллага бол нийгмийн даатгалын хэлцтэй үйл ажиллагаа төр зогсоох албан ёсолтой өгнө. Албан ёсолтой өгснөөр тухайн сараас эхлэн үйл ажиллагааг нь төр зогсоох төлөвч шилжүүлэх ёстой байгаа. За декрет авсан багш ээлж амралтын нэр зур 5 6 7 саруудад ногдох хоногоор тайлгнахаар 17 кодоор сүүлийн ганц сар л тайлгнаад дараагийн сараас 06 кодоор явуулах уу. Декретийн ажилчин 01 кодоор 2 3 сар тайлгнахад цалинтай ээж гэх мэт нь хасагдах нөлөө байгаа юу гэсэн байна. За халамжийн юм ярьж байна. Хэмжтэй байх хугацаанд бол тухайн ажилтнанд цалин үйлс олгосон, ээлж амралтын мөнгө олгосон бол та 01 кодоор тайлгнана. За тэгээ үлдсэн 1 сард нь 17 кодоор тайлгнана. За халамжтай холбогдсон асуудлыг бол мэдээж байгууллагаасаа ээлж амралтын тушаа шийдвэр болон хувааж тайлгнасан цалингийн холбогдох материалуудыг бүрдүүлж өгöd тэр бусад асуудал нь шийдвэрлэгдэх боломжтой байгаа. За өөр хойд ээж талантай ээж гэнэ. За эмнэлгийн хуудас цахимаар илгээсэн. Нэхэмшлэх өгөх ёстой юу? Хянагдсан хэсгийг яаж мэдэх вэ? За эмнэлгийн хуудасыг цахимаар илгээсэн тохиолдолд ажил олгогч бол нэхэмшлэгээ өгнө. За нэхэмшлэгээ нь илгээснээс хойш 3 хоногийн дотор бол манай байгууллага бол нэхэмшлэгүүдийг бүгдийг нь авж байгаа. За хянагдсан хэсэг нь бол тухайн одоо нөгөө сайтн дээр чинь төлөв байдал нь өөрчлөгдөж. За манай дээр бодогдсон бол бодогдсон төлөв дээр очиж байгаа. За магалагч эмчиг хянсан бол хянсан гэсэн төлөв дээр очиж байгаа шүү. За ажил олгогчоос зөвхөн олох хоногтой лист бол нэхэмжлэх шаардлагагүй. За тийм ээ нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн хоног тооцогдох мөнгөн дүн гарах бол та нэхэмжлэгээ бас нийгмийн даатгалын хэлцтэй хөрвүүлэх нэ. За эрүүл мэндийн даатгалын талаар тийм ээ. Эрүүл мэндийн даатгалын талаар иргэд даатгалагч маань бас хэлцээр ирж зөвлөгөө мэдээлэл бас мөн төлөлтийнхаа талаар асууж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалыг баримт аппликейшнийг ашиглаад мөн эрүүл мэндийн даатгалын аппликейшнийг ашиглаад төлөх боломжтой байгаа. За хугацааны хувьд бол 15-30 минутын дотор эмнэлгийн байгууллага дээр төлөгдсөн төлөвтэй болж харагддаг төргөн шуурхай үйлчилгээтэй болсон байгаа. За нэмээд хэлцээр банкар арилжааны банкар дамжуулж эрүүл мэндийн даатгалыг төлсөн тохиолдолд 24-өөс 72 цагийн дараа эмнэлгийн програм дээр бас баталгаажиж харагдаж байгаа. За Дука хамгийн бага
багада хэдэн жил төлж аж тэтгэврт хамрагддаг юм бэ гэсэн байна. За та хэрвээ одоо хамгийн багада гэж үзвэл хамгийн бага одоо ажилласан жил маань бол 10 жил байгаа. За 10 жил таны тухайн он сараас ч шалтгаалаад 61 настайдаа гарах уу тий 63 таадаа гарах уу гэдэг чинь бол тухайн жилдээ бол нас нь өөр байна. За доод тал нь бол 10 жил ажилласан байж ч хувь тэнцсэн тэтгэврт гарнаа. Тэгээ энэ жилийн хувьд бол одоо 22 оны хувьд бол 21 жил 3 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 55 настай эмэгтэй даатгалагч 60 настай эрэгтэй даатгалагч бол тэтгэврийн өндөр насны тэтгэврт гарах хэрэг нь үүсэж байгаа. Тэгэхээр дараа жил 21 жил 2-6 сар гээд 3 сараар нийгмийн даатгалын шимтгэлийн маань төлөлтийн жил нь нэмэгдээ явж байгаа. Тэгэхээр хараад өргөн нийгмийн даатгалтаа хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр тийм ээ эмэгтэй даатгалж бол хүүхдийн төрсний гэрчлэгээр за эрэгтэй даатгалагч маань цэргийн баталгаа байр авч очоод ажилласан жилээ шалгуулах боломжтой байгаа. За нийгмийн даатгалын аппликейшнаар та бүхэн өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил болон за нийгмийн даатгалын сайн дурын даатгалыг бас ашиглан төлөх боломжтой. Мөн баримтцыг ашиглаад одоо иргэд даатгалагчийн маань түргэн шуурхай үйлчлэгэнд зориулаад баримт шиг аппликейшнийг ашиглаад эрүүл мэндийн даатгалыг бас давхар төлж байгаа. За дараагийн асуулт тийм ээ 50 настай ажилласан жил өндөр бол хувь тэнцвэрсээр тэтгэврт гарах боломж байна уу гэж. За та 2022 онд 50 настай гэж үзэх юм бол та энэ жил 21 жил 3 сар ажилласан байх юм бол бүрэн тэтгэврт орно. 50 настай. За 50 настай гэвэл та 10 жилээс дээш ажилласан байж 56 нас 3 сартаа хувь тэнцсэн тэтгэврт орно. 50 нас гэдэг нь ямар нас үед бол хөнгөлөгддөг вэ гэхээр хүүхдийн нөхцлөөр 50 настайдаа гарах боломжтой 4 хүүхдээ 20 жил ажилласан тий байж 50 настайдаа гарах боломжтой. Дээрээс нь одоо хүнд хортой нөхцөлд та 20 жил ажиллаад түүнээсээ 12.6 жил 10 жил 6 сар ажилласан тохиолдолд та бол 50 настайдаа гарах боломжтой. За хувь тэнцсэн тэтгэвэр дээр бол насны хөнгөлт гэж байдгүй байгаа. За энэ дээр ажилгүйн тэтгэмжийн мөнгө хязгаар арах вэ гэдэг нэг байгууллага асуусан байсан шүү. Хүүхэн асуусан байсан. Ажилгүйн тэтгэмж маань тэгээ инэрл даахгүй гэсэн. За ажилгүйн тэтгэмж маань за нийгмийн даатгалын хуулиндаа ажилгүйн тэтгэмжийг бол 22 хоног буюу одоо 2-оос 2 хүртэлх удаа одоо тавьдаг. За манайх бол ажилгүйн тэтгэмжийг эхний олголтыг бол 15-наас 20-ны хооронд за хоёр дахь олголтыг бол 25 гэж хийдэг байгаа. Ажилгүйн тэтгэмжүүд эхнээсээ бол 20-оос эхлээд хийгдэж байгаа. За та өөрийнхөө иргэнсрийн дугаар болон утсаа манай чат руу одоо бичээрэй. Та энэ талд хараад буцаад хариу хэлнэ. За шинээр үүсгэн байгуулагдаж байгаа бичил хийхийг одоогоор дөнгөж эхэлж байгаа нийгмийн даатгал бүртгүүлэх хэрэгтэй юу гэсэн байна. За шинээр ажил олгогч цалингийн сан гараад үйл ажиллагаа явагдаж эхэлсэн бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлнэ. За бүртгүүлэхдээ албан ёсолт захирал буюу үүсгэн байгуулагчийн иргэний үнэмшлэхний хуулбар тухайн сарын шимтгэл төлсөн баримт за материалуудыг бүрдүүлээд харьяа дүүргийн нийгмийн даатгалтаа бас хөрвүүлэх байгаа. 9-нд ажлаас гарсан тушаалтай 9-ний өдрийг дуусгар болгосон 23-нд ажилгүйн тэтгэмжээ өгсөн 14 хоногтой тооцогдох 9-нд бүтэн ажиллаа гарсан байгаа гэсэн юм. За мөнгөний туяа бол манад одоо материал өгсөн гэж ойлгож болох уу тий? 9 өнөөдөр чи 25 шүү дээ. Тэгэхээр 23-нд ажилгүйн тэтгэмжийн материалаа өгсөн гэж үзэж байна тий. Тэгэхээр одоогоор бол материал чинь бодогдоод хяналтын шатандаа явж байгаа. Манайхан бол 24 хүртэлх ажилгүйн тэтгэмжүүдэд бодцсон хянагдаж байгаа. За хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан ажилд нийгмийн даатгал төлөхгүй байж болох уу гэсэн байна. За хөлсөөр ажиллах гэрээ гэхээр та яг ямар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байна гэдэг нь бас юу вэ? За нийгмийн даатгалын шимтгэлийг бол тухайн одоо иргэн ажил олгогч хоёрын хооронд байгуулсан гэрээ болон контрактор дээрэс нь бол тухайн ажилтан бол хэдэн төгрөгийн одоо цалин улс гарна. Түүнээс бол хуулийнхаа дагуу заавал нийгмийн даатгалын шимтгэлийг бол төлсөн байх шаардлагатай. Албан журмын даатгал гэдэг. Албан журмын даатгалаар бол төлсөн байх шаардлагатай. Тэгэхээр та 200 мянган төгрөгийн цалинтай байсан ч 500 мянган төгрөгийн цалинтай байсан ч гэсэн хуулийнхаа дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг бол төлөх ёстой. Тухайн байгууллага төлөх үүрэгтэй.
За ажил болгогч нэгтлэн бодогч нартай зориулаад бас код залруулгын талаар бас зөвлөгөө өгье. Тухайн сарын тайлан илгээхдээ даатгуулагчид маань кодны зөрчилтэй тайлан бас илгээх тохиолдлууд их гардаг. Тэгэхээр одоо жирэмсэн амралтны тэтгэмж маань ажил болгогчоор дамжихгүй шууд иргэд даатгуулагч руу дамждаг болсон учраас жирэмсэн амралтны тэтгэмжтэй байх хугацааны одоо даатгуулагчийг орхигдуулах тохиолдол бас их гарч байгаа. Тэгэхээр тухайн байгууллагын хүний нөөц болон нэгтлэн бодогч нар маань тэтгэвртэй байх хугацааны даатгуулагчтайгаа харилцаа холбоо болон одоо өргөдлөө сайн бичүүлж авах тийм ээ дахин лист авч байгаа тохиолдолд иргэн байгууллагуудаа мэддэг талаараас зөвлөгөө санамжийг хөрвүүлж ажиллах хэрэгтэй. Ингэснээр бол жирэмсэн амралтны тэтгэмжтэй байх хугацааны даатгуулагчаас орхигдуулахгүй кодын зөрчилгүй авах боломжтой байнамаа. За тэгээд хөдөлмөрийн чадвар төр алдсан бол ажил олгогчоор дамжиж байгаа. Жирэмсэн амралтны тэтгэмжийн үед бол ийм асуудлууд их гарч байгаа. За тэтгэвэр тогтоолгосон ажилтан болон тийм ээ заавал өндөр насны тэтгэвэр биш группийн тэтгэвэр тогтоолгосон ажилчдыг бол бас кодын 01 кодоор явуулаад тайлгнадаг зөрчлүүд бас их гардаг байгаа. Тэгэхээр өндөр насны тэтгэвэр зөвхөн биш тохиолдтойгын тэтгэвэртэй тэжээгч алдсны тэтгэвэртэй тохиолдолд бас тухайн даатгуулагчийг 22 кодоор бас тайлгнах хэрэгтэй байгаа. Тэгэхээр бас тайлан шалгах гэдэг зүйл маань сайн ашиглах хэрэгтэй байгаа маа нэгтлэн бодогч нар маань. За бас үүндэр хэлэхэд бас манай дээр бас алдаа дутагдлууд бол нэгтлэнгүүдийн хэмжээнд бол маш их бас гардаг л да. Одоо цалин үлсийг буруу тайлгнах үүнтэй холбогдуулаад манай дээр тухайн одоо даатгуулагчийн амралтын цалинг салгаж өгөөгүйгээр одоо 3 сар дээр амралтын цалинг нь бол бүтэн бодоод 4 сар дээр нь тайлан өгөхгүй нөгөө амарсан хугацаанд нь ажиллаагүй гэж үзээд ингээд 5 сар дээр нь тайлан гарах ийм бас зөрчил гардаг. Тэгэхээр одоо бас нэгтлэнгүүд бол амралтын цалингийн ноог төстэй тий хоногоор нь тайлангийг салгаж тухайн сар дээр нь одоо ногдуулж өгөхгүй бол даатгуулагч ус эцэст нь тэтгэвэр тэтгэмж тогтоолоход хохирох магадaltaй. Иймд бол бас тэрээгээ бас сайн хямж үзэж яхах зүйтэй шүү. Энэ төрөний асуулт од цэцэг гэдэг иргэнээс ирсэн байна. Шинээр үүсгэн байгуулагдсан бичил хэлхэг гэдгээр танай байгууллага дээр тийм ээ даатгуулагч ажилтан ажиллаад хөдөлмөрийн үлснээ одоо цалин олгож эхэлсэн бол нийгмийн даатгалын байгууллагатаа мэдээж албан журмаар заавал бүртгүүлэх хэрэгтэй байгаа. Тэгээ бүртгүүлэхдээ бол дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Захирал үүсгэн байгуулагч иргэний үнэлгээний хуулбар тухайн чиглэлтэй дөрвөн нийгмийн даатгал юм уу хараа дөрвөн нийгмийн даатгалтай хэлэлцтэй хандсан албан үүсэлт тухайн сарда шимтгэлээ төлсөн баримттайгаа ингээд улсын бүртгэлийн гишүүнийхэн хуулбар гэдэг дөрвөн баримтыг бүрдүүлээд хараа дөрвөн нийгмийн даатгалтаа сургууль шинээр бүртгүүлэх боломжтой байгаа. Тэгээ нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээний хувьд бол одоо 24-өөс 24%-аар нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ төлөгдөж байгаа. Тийм үйл ажиллагааны чиглэлээс хамаарат 24, 25, 26 гэсэн хувиар бас төлөгдөж байгаа. Сайн дурын даатгалын хувьд бол тухайн таны тооцоолсон орлогоос 13.5%-аар шимтгэл маань тооцогдож байгаа. За мөнхтгий туяа баярлалаа гэсэн байна. Би Сэлэнгэд өгсөн. За ажлуулын тэтгэмжээс Сэлэнг аймагт өгсөн юм байна тий. Сэлэнгэд өгсөн гэж байна. За тэгэхээр үнэхээр тушаалч одоо тий 9-нд гараад та 23-нд авч өгсөн бол 14 хоногийнхоо сүүлийн хугацаанд дээр та материалаа өгсөн байна гэж би бодол үзэж байна. Тэгэхээр бол хуулийн хугацаанд багтсан байна. За дахиад чиглэлд дөрвөн нийгмийн даатгалын хэлцээ үед колл центр үйлчилгээг нэвтрүүлээд бас нэлээд хугацааг үзсэн байгаа. Тэгэхээр та 70-72, 70-7798 гэсэн дээрх дугаарууд руу холбогдоод нийгмийн даатгалын үйлчилгээтэй холбогдсон мэдээлэл зөвлөгөө мэдээллийг бол ажлын өдрүүдэд тогтмол авах боломжтой байгаа. За бас мөн даатгуулагчтай бас анхааруулхад ажлуулын тэтгэмж авч явах хугацаанд бол ажлын 76 өдрөөр буюу тий хуулийн өдрөөр явдаг байгаа 76 өдрөөр. За энэ 3 сарын хугацаанд бол тухайн иргэн хөдөлмөрийн харилцаа дуусгар болгоод ажлуулын тэтгэмж авч явах хугацаанд сайн дурын даатгалаар өөрсдөө тухайн сарууд бол төлж ажилласан жилээ бөглөхөн зүйтэй. Зарим даатгуулагчд бол ажлуулын тэтгэмжээс сайн дурын даатгал төлдөг гэж ойлгоод одоо 1 сарын дараа ч юм уу 2 сарын дараа миний одоо ажилласан жил тасарсан байна гэж бол ханддаг. Тэгэхээр тэр одоо тухайн саруудыг бол сайн дурын даатгалаар эргэн хүн өөрсдөө одоо гэрээ байгуулж төлдөг байгаа шүү. За сайн дурын даатгал төлж байгаа хүн буцаа олголт гэдээсэн тэрийг авах уу гэсэн байна. За бас л нөгөө асуулт байна тий. За яг бид нар дээр журам албажиж гарааг байгаа. Тэгэхээр журам гарахаар энэ бүх тодорхой болоо. Мэдээж сайн дурын даатгал төлдөг даатгуулагч гэсэн энэ буцаа олголтоос хамааралтай байгаа.
За Чангалтай дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хувьд нэгцгийн үйлчлэгээр дамжуулан нийгмийн даатгалын үйлчлэгийг бол захим нэг дороос хүргээд одоо жил гараа өнгөрч байна. Тэгэхээр та тэтгэвэр тэтгэмж, сайн дур, эрүүл мэндэд ажил болгогчийн тайлангаа бүхэл үйлчлэгийг нэг цэгээс нэг байцаагчаас авах боломжтой болсон байгаа. Очир дараалал үүсэхгүйгээр тийм ээ тэтгэмжээ нэг газар өгөө, тайлангаа нэг газар гэхгүйгээр нэг байцаагчтай бас төргөө шуурхай үйлчлэгийн боломжийг хэлтсийн зүгээс бүрдүүлж өгсөн байгаа. Сайн дурын даатгалын жирэмсэн амарцанг амарцны тэтгэмжийг бас хүмүүс нэлээд асууж ирдэг байгаа. Өргөдлөө хөвчлэн бол хэлцээр бас зарим хүмүүс цахимаар илгээх боломжгүй, цахимаар илгээж чадахгүй байна гэдээ ирж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд бас мөн өргөдлөө бичиж өгөөд тэтгэмжээ бас авах боломжтой байгаа. Тэтгэмж цахимг хослсон хэлбэрээр тэтгэмж бол олгогдож байгаа. Эмнэлгүүдийн хувьд бол бас цаасан хэлбэрээр болоод мөн захим хэлбэрээр бас листийг бас хөргүүлж байгаа. Цаасан хэлбэрээр хөргүүлж байгаа тэтгэмжүүдийг бас ялгаагүй бодож олгож байгаа гэсэн. За үргэлжлсэн листний хувьд бас нэг жоохон хоногн дутуу татгдсан асуудлууд гараад байгаа тийм. Тэгэхээр тэр бол програм дээр бол шинжилгүүд нь хийгдэж орж байгаа. Тэгэхээр ажил болгогчийн хятлан бодогч нар манаас манай тэтгэмж рүү хандаад дээрх асуудлуудаараа шийдвэрлэх бас боломжтой байгаа. Ерөнхийдөө өөрчлөлтүүд нь бол орсон байгаа тийм. Програмын өөрчлөлт бол ороод байгаа. За тэгээд үргэлжлсэн лист одоо тий хоногийн зөрүү одоо энэ асуудал төр бол тэтгэмжийн байцаагчтай бол шууд холбогдоод тэтгэмжийн байцаагч бол тухайн нэгтлэнтэй бол хоёр талаасаа тулаад бас тий листүүдэд бол тулгаж байгаа тохиолдлууд байгаа. За нэрийн дас гэж юу вэ? Өсөөд яваад байна лээ. За нэрийн дас гэдэг маань бол 1960 оны 1 сарын 1-ээс өдрөөс хойш 1979 оны 1 сарын өдөр буюу түүнээс хойш одоо төрсэн даатгалагчдын иргэдэд бол нийгэм даатгалын шийдвэрлэлийг одоо хүүхд тооцож болгодог. Хүүхд тооцож яваа. За өмнө нь бол нэрийн дастай ордог. За одоо 2022 оны 1 сарын 6-ны байдлаар хүн маань бол тооцогдсон байгаа тийм. За нэрийн дасны хүн бол тооцогдоод эхний үлдэгдлээр одоо хөдөлмөрийн улс болон түн дээр одоо шимтгэл нэрийн дасны индексээр бол өсөн тооцогдож байгааг бол хэлнэ. За 1997 оноос 1999 оны нийгмийн даатгал төлсөн төлөлт цахимд ороогүй байгаа. Харин тэмдэгтэн байгаа. За 1997 оноос 99 он за та үүнийгээ бол харьяа дүүрэг нийгмийн даатгалын хэлтсээр нь бол тэмдрээ бариад те шалгуулад архивын лавгаагаар бол баталгаажуулж болно. Тухайн жилд ажиллаж исэн тийм ээ байгууллага нь аль дүүрэгт тайлбарладаг байсан харьяа дүүрэгтийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн архив дээр очиод архивын лавлага шимтгэл төлөлтийн лавлага авах авсрах боломжтой байгаа. За 2006 оноос хойш бол манай цалин хүнстэй бүгд бол архивын захимд бол яг бүрэн орсон ба тий. За энэс өмнөх бол бас 97 95-аас 2000 он эднэр бол бас ороогүй зүйлүүд бол гардаг. Түүнийг бол архиваар бол архивын лавлагаагаар баталгаажуулж тухайн дүүргүүд бол өгдөгөө. За өндөр насны тэтгэврийн эрхэн үүссэн хэсгээ одоо шалгуулахаар хэлтсээр бас иргэд даатгалагч маань ирдэг байгаа. Тэгэхээр та өндөр насны тэтгэврт гарах жилээ шалгуулахын тулд хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэртэй таны ажилласан жилийг тодорхойлох материалуудаа бас бүрдүүлж ирээд шалгуулах нь зүйтэй гэж бас үлмөр байна. За нэрийн данс тэтгэврт гарахад хэрэг болох уу гэж. За нэрийн данс бол 1978 оноос өмнөх хэмээн иргэд даатгалагч маань нэрийн данс болон одоо энэ хуучин нийгмийн тэтгэврийг бодуулж үзэж байгаа. Тийм хоёр хэлбэрээр тэтгэврээ бодуулж авах боломжтой. За 1979 оны 1 сарын 1-ээс өмнө хойш төрсэн даатгалагч маань нэрийн дансны аргаар өндөр насны тэтгэврээ тогтоолох боломжтой болсон байгаа. Тэгэхээр нэрийн дансны одоо таны нэрийн дансны тэтгэврийн дансны хүү бол нийгмийн даатгалын аппликейшн болон e-Mongolia гэсэн дээр бас суугдсан байгаа. Тэгэхээр 21 оны бас тооцоол орсон байгаа учраас бас та захим хэлбэрээр шалгаад үзэх бас боломжтой байгаа. 2022 оны 1 сарыг ажилгүй байж байгаа төлж чадаагүй төхөн төлжлөх уу тухайн сарда гэрээ исэн байсан. За та сайн дурын даатгалыг тухайн оныхоо 1 сард тий өгөөл одоо 1 сарда гэрээ байгуулад нийгэм даатгалын шимтгэл төлөв бол нөхөн төлж болохгүй. Харин та 1 сар дээр гэрээ байгуулж хаад өнөөдөр 4 сар хүртэл 5 сар хүртэлтэй төлөөгүй байх юм бол түүнийг тухайн алдангаар нь бол гэрээний хугацаанд нөхөн төлж болно. Тэгэхээр та регистрийн дугаараа манай Facebook
албан ёсны пэйж хуудсын Facebook руу нь регистрийн дугаар болон холбогдох утсаа явуулаад шалгуулаарай. Боги гэд асуултсан юм байна. За ажилгүйн тэтгэмжийн хувь хэмжээний талаар дахиад мэдээлэх үү? За хэдээс хэдэн жил ажилласан даатгууч маань хэдэн хувиар ажилгүйн тэтгэмж маань бол тухайн ажилласан жилээсээ бол хамаардаг. Энэ регистрээ шууд явуулчих чинь тий. За регистрээ бол та хувь чатаар пэйж маань хувь чатаар явуулаарай шалгуулаарай. Тий захин орчиндас за ажилгүйн тэтгэмж маань бол хувь хэмжээнээс шалтгаалаад бол өөр бодогддог. За өмнөх ажлаас чөлөөлөгдсөнөөс өмнөх 9 сарын тасралтгүй байгаад за 24 сар ажилласан буюу түүнээс дэш ажилласан байх юм бол хувь хэмжээ өөрчлөгдлөө. За 1-5 хүртэлх жил дээр бол 45% одогддог. За 5-аас 10 хүртэлх жил дээр бол 50%, 10-аас 15 хүртэлх жил дээр бол 60%, 15 жилээс дээш байх юм бол 70% одогддог. Ажлуудын тэтгэмж маань ажлаас чөлөөлөх өмнөх бүтэн 3 сараар бол тэтгэмжийн бодож тооцдог байгаа. За ажилгүйн тэтгэмжээр бас манай иргэд даатгалагч маань материалын хүртэ асуудаг байгаа. Нөхөн даатгалын жилүүдийг ажилгүйн тэтгэмжид оруулж тооцоог асуудаг байгаа. Энэ тал дээр тооцоо. Манай нийгэм даатгалын салбарт бол 3 нөхөн даатгал хэрэгжсэн. За тэр нь бол нэгдүгürt бол 1990 оноос 2000 оны хугацаанд 78120 үетэй ажилгүй 20 улмар эхлэж ажилгүй иргэдэг бол нөхөн тооцолсон байна. За үүн дээр бол зөвхөн тэтгэврийн шимтгэлээ буюу тухайн хөлбөрийн үнэсний доод хэмжээнээс 10%-аар тооцсон байгаа. За дараа нь бол ил тодын хуулиар бас тооцсон байгаа. Үүний дараа бол алчин хуваарь улмар эрхлэгч гэсэн хууль хэрэгжээд нулин дуслаа шүү дээ 12 сарын 31-нд. За энэ 3 хууль бол хэрэгжсэн. За үүн дээр бол ажилласан хугацаанд нь ажлуудын тэтгэмжин дээр аль нь орж байгаа гэхээр ил тодын хуулиар бол нөхөн тооцуулсан бол ажлуудын тэтгэмжийн хувь хэмжээнд дээр орж байгаа. За үүн дээр тухайн ажил олгогч болон даатгалагчийн төлөх ёстой хувь хэмжээ бол бүрэн төлөгдсөн. Тэ тэтгэвэр тэтгэмж ажилгүй байх үйлдвэр бас энэ маань бүгд төлөгдсөн. Одоогор бол тухайн үед бол 12% тэ 14% төрсөн тэ. Одоо бол 24-өөс 26%-аар бол тооцож байгаа. Энэ бүгд маань нөхөн төлөгдсөн учраас ажилгүйн тэтгэмжин дээр бол хувь хэмжээнд ажилласан жилээр бол тооцогдноо. Тэгэхээр бол өмнөх нөхөн даатгалын 90-2000 оны эсвэл хэрэгцсэн малчин хувийн хөдөлмөр эрхлэгч тухайн нөхөн даатгалын тухай хуулийн дээр бол хэрэгцсэн нөхөн даатгалд хамрагдсан даатгалагч маань ажилгүйн тэтгэмжийн ажилласан жилд бас орох боломжгүй мөн тэтгэвэр тогтооход л тухайн жилүүд маань хамрагдах боломжтой байх нь тийм ээ. За хөдөлмөрийн чадвар төрийн алдсных дээр бол бас нөхөн даатгалын тодорхой жилүүд бас хамрагддаг байгаа тийм ээ. За 90-94 оны хугацааны нөхөн даатгалын жилүүдээс хөдөлмөрийн чадвар төрийн алдсны тэтгэмжээр таны хувь хэмжээндээр нэмэгдэж ажилласан жил дээр нэмэгдэж тооцогддог байгаа. За ажил олгогч байгууллага шинээр нийгмийн даатгал бүртгүүлээ захимаар бүртгүүлж байгаа болов уу? Заавал материалаа аваад очих уу гэж байна. За ажил олгогч даатгуулагч шинээр бүртгүүлэхдээ 4 бичиг баримтыг бүрдүүлж байгаа. Захин хэлбэрээр болон өөрийн бичлэн хариа дөрвийн нийгмийн даатгалын хэлцтэй авчруулах боломжтой. Захимаар бас хүсэлтээ илгээж болно. За боги гэж нэг сартаа гэрээ байгуулсан. Энэ даатгал цэгмэн гэсэн веб хаягаар та захин маягаар 4 бичиг баримтаа бүрдүүлээд илгээгээрэй. За боги 1 сарда гэрээ байгуулсан 1 сараар гэрээ хийсэн гэсэн үг. За та 1 сард гэрээ байгуулсан бол тухайн таны гэрээ чинь 12 сараар бол гэрээ байгуулагдсан бол тийм ээ. Тий байгуулагдсан бол та гэрээний хугацаанд бол нөхөн төлж болно. Тэгэхээр боги маань өөрөө энэ манай нийгмийн даатгалын чат руу өөрийнхөө регистрийн дугаарыг бичиж явуулаарай. Бид нэр шалгаад утсан хариу өгнө. Дугаартай хамт явуулаад эргээ хариу холбогдно. За ажилгүйн тэтгэмж авч явах хугацаанд бас иргэд маань нийгмийн даатгаланд давхар төлөвлөж байгаа гэсэн ойлголттой байдаг. Тэгэхээр ажилгүйн тэтгэмж авч явах хугацаанд бол та сайн дурын даатгалаар нийгмийн даатгалаа төлөх боломжтой. Мөн эрүүл мэндийн даатгалыг бас өөрөө хариуцж төлдөг байгаа. Тэг иргэд даатгалагч маань бас энэ дээр энэ төр хариуцж байгаа давхар ажил тэтгэмжээс нь даатгал төлөгддөг гэж тооцоод нийгмийн даатгалын шимтгэлээ тасалтаад байгаа тохиолдол бас гарч байгаа. Тэгэхээр энэ дээрээс анхаарах хэрэгтэй байна. За жирэмсэн амарцны тэтгэмж бол хүүхдээ харж байгаа ээжүүд дээр бас хөнгөлөлттэй нөхцлөөр сайн дурын даатгал маань төлөгддөг байгаа. Хэмээн 0-3 нас хүртэл
бага насны хүүхэдтэй ээжүүд маань хөнгөлөлттэй нөхцлөөр буюу 26250 цалингийн доод хэмжээнээс тооцсон тохиолдолд 26250-аар ээжүүдийн гэрээ байгуулах бас боломжтой байдаг байгаа. Тэгэхээр даа хэлцээр хүүхдийнхээ төрсний гэрчлэгийг өдөрж гэрээ байгуулахгүй эсвэл за манай захин маягаар холбогдоод гэрээ байгуулах боломжтой. Нэг сардаа бол 26250-ыг төлж байгаа гэсэн үг. За мөн энэ өөрсдийнхөө одоо нийгэм даатгалын шимтгэл төлөлтийг шалгах бол нийгэм даатгал гэсэн нөгөө одоо аппликейшн байгаа маань. Тэр аппликейшнаа татаад нэг удаа бүртгүүлээд нууц код авсан тохиолдолд та одоо нийгэм даатгалын хуулийн өөрчлөлт, дээрэс нь одоо эрүүл мэндийн нийгэм даатгалын шимтгэл төлөлт, цалингийн шимтгэл төлөлт, энэ тэтгэмжүүдийн бодолт эдгээр бол бүгдийг харах боломжтой. Тэгэхээр та нийгэм даатгалын аппликейшн татаж суулгаагүй бол одоо та утсан дээрээ суулгаж тэрийг бол хэрэгжүүлснээр бүх үйлчлэгийг авнаа. 11 сард гэрээ байгуулсан. Одоо ээлжийн амралтаа авчлах уу гэсэн байна. За сайн дурын гэрээ байгуулсан гэж хэлж байна уу? Эсвэл хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж хэлж байна уу та? Энэ болор эрдэнэ хөдөлмөрийн гэрээ байна л да. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж хэлж байгаа юм байна. За энийг бол тухайн байгууллага нь хөдөлмөрийн хуулиар зохицуулалтыг хийх. Тэгэхээр хүний нөөцтэйгээ холбогдоод хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн хуулийн дагуу та ээлж амралт гарах хэрэгсээ хүний нөөцөөс холбогдсон. Бас дээр нэг юу бичсэн байлаа, нэг юм бичсэн юмсэн тий. Захимаар болон тийм ээ тонгор хэсгээр тайлангаа илгээж байгаа ажил олгогчийн хувьд бол тайлангаа илгээгээд орхичдаг тийм ээ. Тэгэхээр хариуцсан байцаагч маань тонгор хэсгээр илгээсэн тайланг шалгаад алдаатай зөрүүтэй мэдээлэлтэй тайлан татах боломжгүй тохиолдолд буцааж байгаа. Тэгэхээр та бүхэн тайлангаа илгээчээд баталгаачлалт нь бас тайлангаа шалгаж явах хэрэгтэй байгаа даа. Тэгэхээр одоо буцаасан төлөвтэйгөө тухайн нягтлан бодогч маань илгээгээ баталгаажуулсан гэж бододдаг. За нийгмийн татгалаас бас буцаацсан төлөвтэй бас тайлангууд байгаа. Тэгэхээр тайлангаа бас нэг дараа сарын тайлан өгөхөөс өмнө бас нэг шалгаад үзчихээрэй гэж хэлдэг. Төвч кодтай ажилтнанд энгийн ажилтны адил ээлжийн амралт бодогдох уу? За энэ мөн хөдөлмөрийн нэрээр зохицуулах, хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана. Та тухайн одоо байгууллагынхаа хүний нөөцтэй мэргэжилтэнтэй холбогдоорой. За эх сард сайн дурын даатгал төлж байгаа хүн хөдөлмөрийн үйлс нэмэгдэхээр 55700 өсгөө гэсэн байна. За энэ мэдээж одоо хууль дүрмэнд гарч ирсэн тохиолдол тий. Тэр журмаар боломжтой. За 40 кодтой даатгуулагч маань бас тийм ээ. Даатгуулагчдын маань хувьд бол давхар ажил, гэрээт ажил гэдэг 40 кодоор тайлагнуулждаг тухайн байгууллага дээр тийм ээ. Тэгээ ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж эрхүүсгүй тохиолдлууд бас гардаг. 40 код маань өөрөө ажилгүйдлийн тэтгэмжийн хувь хэмжээ төлдөг код, хасаж төлдөг код байгаа тийм ээ. Тэгэхээр ажилгүйдлийн тэтгэмж авах бол эрх нь үүсэхгүй. Тэгэхээр та анх ажилд орж байгаа зөвхөн нэг байгууллагад ажилладаг бол 01 кодоор тайлагнаад явна. Нэг бод 2 ба түүнээс дээш байгууллагад ажиллаж байгаа тохиолдолд та үндсэн ажлаас гадуурх гэдэг код буюу 40 кодоороос тайлагнаад явах нэ. Тийм болохоор одоо даатгуулагчид маань өөрсдөө бол нийгэм даатгалын аппликейшнээр бол цалин энэ код тий цалингийн код эднэр бол сар болгон өөрсдөө хянжаахан зүйтэй. Тэг нийгмийн даатгалын аппликейшнийг одоо иргэд даатгуулагч маань бүртгүүлээд хэрэглэснээр бас өөрт заавал салбар хилцээр тийм ээ биеэр ирэх шаардлагагүйгээр сайн дурын даатгалаа төлөх боломжтой, өөрийнхөө төлөлтийг хянаад явах боломжтой тийм ээ. Дутуу төлөлт байвал хараад явах боломжтой. Мөн даатгуулагч зэг энэ даатгал зэг эймэн гэсэн веб хаягаар бас аппликейшныхаа нэвтэрсэн бүртгэлээр нэвтрээд тэтгэвэр тэтгэмжийн маань бодолт хэдэн төгрөг хийгдсэн байна гэдгээ бас шалгаад явах боломжтой байгаа. За эрүүл мэндийн хувьд бол эрүүл мэнд бас их асууж төлөлтөнд дутуу ус харуулттай байна гэж иргэд маань ирдэг. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалыг бол бас цахимаар шийддэг болсон. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал ерхий газрын пэйж хуудас руу та бүхэн өөрөө хандаад эрүүл мэндийн даатгалаа шалгаарай гэсэн линкэн дээр дааш та регистрийн дугаараа хийснээр дутуу төлөлтөөс сарууд маань бас тодорхой гарч байгаа. Тэгэхээр 19 оны хувьд бол нэг сар нь тухайн жилийн хөдөлмөрийн үйлсний доод хэмжээтэй уялдуулахаар 3200 төгрөгөөр жилийн 38400 төгрөгөөр тааж төлж байгаа. 20 21 22 он дээр бол сарын 4200 төгрөгөөр тааж төлж байгаа. Тэгэхээр дутуу саруудаа та бүхэн бас захин хэлбэрээр ашиглаад төлөх боломжтой байгаа. За бас иргэд асуудаг шүү дээ. Гадаад 7 жил байж байгаа гэхлээ тий. Одоо тэгэхээр энэ хугацааг одоо төлөхгүй байж болох нөгөө сая ирсэн гэдэг. Тэгэхээр заавал одоо хүн төлж байгаа үсгээр 2019 оноос хойш бол одоо эмнэлгийн үйлчилгээ авах гэж байгаа даатгуулагч маань 2019 оноос хойш
22 оны одоо 6 сарыг дуустал тий бүрэн төгсөн тохиолдолд эмнэлгийн үйлчилгээ авч байгаа. Эрүүл мэндийн газрын ерхий сайдынхан тушаалаар батлагдсан журмаар бол тийг зохицуулж өгсөн байгаа. За дараагийн асуулт. Сайн дураараа төлдөг хүмүүс 6 сард буцаа олголт орно гэсэн хэдэн жилээр бодож олгох вэ гэж байна. За энэ маань сая гарсан хууль нь бол 5 сараас 12 сарын хугацаанд шүү дээ. Энэ оны 5 сараас 12 сарын хугацаанд төлсөн шимтгэлээс буцаа олгоно гэсэн үг гарсан байгаа. За яг буцаа олголтын талаар бол журам нь удахгүй журманд батлагдахаар иргэд татгуулагчтай зөвлөгөө мэдээллийг болол пэйж хуудасаараа дамжуулан болон нийгмийн даатгалын хэлцээр дамжуулан зөвлөгөө мэдээлэл бол хүрэх байгаа. За гэрээгээ 420 мянгаар 56,700 хийсэн. Эх жилээс энэ нэмэгдэхүү гэж асуусан. Эх жилд энэ гэрээр төлөв дуусах уу? Гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараа сараас нь эхлээд орлого өөрчлөх боломжтой байдаг. За бүтэн жилээр хийсэн бол та энэ хугацаанд 420-оор буюу 56,000. За энэ нөгөө гэрээнд онд амж хийсэн тохиолдолд асууж байгаа тийм ээ. Засгийн газрын хууль тогтоомжид өрмөр бол автоматтар одоо шууд гэрээ өөрчлөгддөг байгаа. Тэгэхээр та тэр үед бол хөлбөрийн өсөлтөд доод хэмжээ өөрчлөгдсөн бол заавал зөрүүг төлнө. За 01 болон 40 код нь 400-200-аас дээш буцаалт авдаг гэсэн яаж авах вэ гэсэн байна. За илүү төлсөн шимтгэлийн буцаалтыг бол дараа оных нь амар тооцоолоод хариу дүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд ерхий газраас хөргүүлдэг байгаа. Тэгэхээр 1 ба 2 ба түүнээс дээш байгууллагад ажиллаад 2 цалингийн маань нийлбэр 400-200-аас буюу цалингийн дээд хэмжээнээс дээш гарсан тохиолдолд за илүү төлсөн шимтгэлийн буцаалтыг та авдаг байгаа. Тэгэхээр энэ дээр бас та дахиад кодоос зөв тайлгнуулах хэрэгтэй. 01 код нь үндсэн ажил, 40 код нь үндсэн ажлаас давхар ажил гэж тайлгнаж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо 2021 он дээр та давхар ажил хийж гүйцэтгсэн бол 2 ба түүнээс дээш байгууллагад ажилласан бол за энэ 8-9 сард юм уу нийгмийн даатгалын ерхий газрын пэйжүүцээр дамжуулан илүү төлсөн шимтгэлийн олголтыг буцаа олголтыг олгож эхэллээ гэсэн зар мэдээллийг тавьсны дараа та хариу дүргийн нийгмийн даатгалын хэлцэд ирж өргөдөл болон харилцаа дансны тодорхойлолтоо авч ирж материалыг бүрдүүлж өгөөд илүү төлсөн шимтгэлийн буцаалтаа бас авах боломжтой байгаа. За одоо ер нь ингээд хэлцэс төрж байгаа өргөдөл ингээ харахад бол залруулга маш их байдаг тий. Тэгэхээр бол тухайн иргэд даатгуулагчд өөрсдөө үндсэн ажлаас гадуур ажил хийж байгаа тохиолдолд тэр одоо давхар ажилтнаа бол одоо би ажил хийдэг гэдгийг хэлж яхан зүйтэй. Тэгжээч бол тухайн нэгтлэн бол кодыг зөв одоо тайлан одоо нийгэм даатгалтаа бол өгнө. Ингээ үүс болоод одоо 2-3 жилийн дараа ч юм уу тий нэг удирлын дараа ч юм уу заавал нэг залруулах ажил гардаг. Энд та нар бас ажил олгогчдоо мэдээлэл өөрсдөө сайн өгөх хэрэгтэй. Би үндсэн ажил одоо тийм ажил гэдгийг одоо энэ ажилд би бол давхар ажиллаа гэдгийг бол бас ялгаж салгаж хэлхэн зүйтэй шүү. За нийгмийн даатгалын дэвтэр маань 2021 оны 1 сарын 1-ээс захимжиж эхэлсэн тийм ээ. Тэгэхээр даатгуулагчийн веб нийгмийн даатгалын аппликейшн Нийгэм Монголиа гэдэг тийм ээ. Төзөм шиг ингээд өөртөө орхон бас та нийгмийн даатгалын үйлчлэг авах боломжтой хэсгүүдээр дамжуулаад өөрийнхөө шимтгэл үйлдэлийг бас хараад хянаад явах боломжтой байгаа. За нийгмийн даатгалын хэлцээр бол QR авалгааг бас иргэдэд хэвлэж өгч боломжтой байгаа. За бидэрт бас үйлчлүүлж байгаа иргэдтэр гардаг л да. Нийгмийн даатгалын цахим болцсон юм чинь одоо энэ дэвтэр бол хэрэггүй өстэй гэдэг нь бас хүмүүс орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр 2021 оны 1 сарын 1-ээс цахимдсан шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд бол бас нийгмийн даатгалын дэвтэр бол бас хэрэгтэй тий тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход насны эцэст өндөр насны тэтгэврт харахад бид нар бол тэр тамга тэмдэгтэй тушаал шийдвэрийг харахаас хөлөөд бол бас хэрэгтэй. Шууд бол нийгмийн даатгалын дэвтэр хүчингүй болоогүй шүү өмнөх оны дэвтрүүд. 21 оны 1 сарын 1-ээс захимдсан тийм ээ. Тэгэхээр 20 оны дуустал бол бичлэгтэй дэвтрийг бол та иргэн та өөрөө хадгалаад архивлаад явах нэ. За ажил олгогчийн зүгээс бол ажил дэвтэр хүлээлцэх акт үлдээд даатгуулагчдаа бас нийгмийн даатгалын дэвтрүүдийг бас тааруулж өгсөн баг. 20 оны сүүлээр бол тийм зөвлөмжийг болол ажил олгогч даатгуулагчд бас хөргүүлсэн байгаа харилцагч байгууллагуудаа. За ажил олгогч байгууллагын нэгтлэн бодогч нар маань тийм ээ тайлан залруулахтай холбогдсон бас асуудлаар өргөдлийг хэлцээр бас хөргүүлдэг. Тэгэхээр тайлан шалгах цэцэл маш сайн ашиглаад иргэд даатгуулагчтайгаа бас мөн ажилтнаас тийм ээ тэтгэвэр тогтоолгосон уу эсвэл давхар ажил эрхэлтгүү гэдгийг бол анх ажилд ороход бас асууж авах хэрэгтэй тийм ээ. Тэгээд кодо зөв тайлгнах хэрэгтэй байгаа. Мөн жирэмсэн амралтны тэтгэмжтэй байх хугацааг нь тийм ээ 17 кодоор 4 сарын хугацаанд тэтгэмж авч явах 4 сарын хугацаанд за 5 дахь сараас эхлээд хүүхдээ харж байгаа ээж буюу 06 гэсэн кодоор тайлгнадаг байгаа. Тэгэхээр энэ код дээр бас зөрчлүүд их гардаг. Энийг бас нэгтлэн бодогч маань анхаарах хэрэгтэй.
За дараагийн асуулт. Жирэмсний тэтгэмж авах хуулийн дагуу эрхэм үсээгүй ажилтнаг ямар кодоор тайлбарлах ёстой вэ? Амраад амарч гээд гэртээ суусан ажилтнгаа гэсэн байна. Ялгаагүй мөн та эрхэм үсээгүй ч гэсэн та тэтгэмж авах буюу 17 кодоор 4 удаа жирэмсний төрхийн өмнөх төрсний дараах гэсэн 4 сар 17 кодоор тайлгнана. 5 дахь сараас хүүхдээ харж байгаа ээжгээд 06 кодоор тайлгнах байгаа. За өмнө тэр асууж ирсэн гэрээ байгуулсан тохиолдолд хөдөлмөрийн үсний доод хэмжээ өөрчлөгдөх гэсэн манай байцаагч хариулсан байна. Доотлолт нь сайн дурын даатгалын хувь хэмжээг хөдөлмөрийн үсний доод хэмжээс тооцсон тулдаг. Хөдөлмөрийн үсний доод хэмжээ өссөн тохиолдолд сайн дурын даатгалын төлөх хэмжээ өөрчлөгдөнө гэсэн. Дагаад өөрчлөгдөх байгаа. За ингээд өнөөдөр та бүхэндээ нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, нийгмийн даатгалын сангаас олох тэтгэвэр тэтгэмжийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Асуулт асууж хамтран оролцсон та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. За